Эрхэм үзэгч та аз жаргалтай төгсгөлтэй сэтгэл дулаацуулсан номын талаар бичлэг сонсох гэж энэ бичлэгээр дарсан бол би танд яг одоо энэ бичлэгийг хагаад өөр бичлэг сонгон үзхийг зөвлөж байна. Учир нь өнөөдрийн ярих номон дээр маань аз жаргалтай эхлэл байтугай аз жаргалтай төгсгөлч байхгүй. За тэр бүхэл номын дундуур ч гэсэндээ аз жаргалтай үйл явдлууд тун ховорхон тохиолдно. Золгүй эхлэл гэдэг нэртэй энэ ном бол азгүй 3 хүүхдийн талаар азгүй нэгэн зохиолч буулган бичиж тэрийг нь азгүй нэгэн орчуулагч анхныхаа компани үүсгэн байгуулахдаа орчуулсан ийм түүхтэй ном юм. Бүтэлгүй золгүй үйл явдлаар дүүрэн энэ номыг та багцаар нь худалдаж авахыг хүсвэл яг одоо бичлэгийн тайлбар хэсэгт байгаа линктээр дараад ороорой. Бид энэхүү 3 цуврал номоо 9 сарын 19-ээс 21-ний хооронд Сүхбаатарын талбайд болох Номын баярын үеэр хямдруулж худалдаалж байгаа. Яг үүнтэйгээ ижил үнийн дүнгээр хямдруулсан багц номуудыг та доорх линкээр захиалаад гэртээ хүргүүлээд авч болно. Ямар хүн компани байгуулад хамгийн ихэнд золгүй эхлэл гэдэг нэртэй ном гаргасан бэ гэдгийг хармаар байвал 9 сарын 21-нд 13-аас 15 цагийн хооронд энэ номын асар дээр ирж болно шүү. Харин одоо та миний анхааруулгыг үл тоогоод одоо хүртэл бичлэгийг маань үзэж байгаа бол номынхоо гол дүрийн 3 хүүхдийг танилцуулъя. Бодлер хэмээх чинэлэг гэр бүл 3 хүүхэдтэй. Энэ 3 хүүхдийн хамгийн том нь Violet гэдэг нэртэй охин байгаа 14 настай. Violet бол маш хурц ухаантай, шинэ зүйлийг бүтээгч. Violet хэрвээ үсээ туузаар ардаа нэг боочсон байх юм бол ямар нэгэн шинэ бүтээл гаргах гээд тун завгүй анхаарлаа тултал нь төвлөрүүлсэн байгаа гэсэн үг. Бодлерын дунд хүү бол 12 настай Klaus. Klaus ном унших асар их дуртай. Ээж аавынхаа номын сангаас ном булгаалж аваад шүнжэнгөө орон доороо гарч идэнгээр ном уншна гэдэг нь Klaus-ийн хувьд мөрөөдөл. Klaus-ийн бас нэгэн онцлог чадвар бол тэр уншсан номоосоо эргээд ямар ч мэдээллийг санах чадвартай. Өөрөөр хэлбэл Klaus бол явдаг нэвтэрхий толил гэсэн үг. Бодлерын хамгийн бага охин нь дөнгөж түрээтэй гутланс ялимгүй өндөртэй маш хурц дөрвөн шүдтэй харсан бүхнээ тас хазаж чаддаг Сааны хэмээх бяцхан охин байгаа. Энэ 3 хүүхэд маань аав ээжтэйгээ асар том ор тарштай аз жаргалтай амьдран сууж байдаг. Нэгэн өдөр 3 хүүхэд амьдардаг аж түрэн суудаг хотынхоо ойролцоо байдаг далайн эрэг рүү явна. Далайн эрэг дээр очиод нэг удаагүй байтал нэгэн танил хүн 3 хүүхдийг чиглэн зорж ирж байгаа. За энэ бол банкнд ажилладаг аав ээжийнх нь эртний танил Ноён По. Ноён По ирээд 3 хүүхдийг зэрэгцүүл зогсож агаад хүүхдүүдээ та бүхэн дуулгах тун харамсалтай мэдээ байна. Танаа байшин юу ч үгүй шатчихсан. Галт төмрийн аврах анги хичнээн хичээгээд ч юу ч аварч үлдэж чадаагүй. Харамсалтай нь танаа аав ээж бас энэ галт төмөр дөртөөд амь насаа алдчихлаа гэж хэлдэг. Ингээд 3 хүүхэд юу болохыг үл мэдээд гайхшаа суужсэн чинь Ноён По аав ээжийнх нь гэрээслэлийг гүйцэтгэвч учраас 3 хүүхдийг юун түрүүнд өөрийнхөө гэрт аваачиж байлгахаар болно. Яа тэгэхээр орд харш нь бүр юучгүй шатцсан 3 хүүхдэд байх газар байхгүй. Мэдээж энэ 3 хүүхдийн мэдэрч байгаа тэр шаналлыг яг л энэ зүйлийг өөрийн биеэр тулаагүй бол хинч мэдэрч чадахгүй байх. 3 хүүхэд орноосоо босч чадалгүй хэд хонноо. Ингээд хэд хоногийн дараа оройн хоолн дээр Ноён По хүүхдүүдэд дуулгана. Эцэг эхийн гэрээслэлт чинь та гурыг 5 тухтай өсгөрөө гэж загсан байдаг. Тэгэхээр 5 тухтай байхын тулд мэдээж төрж өссөн энэ хотоосоо яваад хэрэггүй баха. Тийм болохоор энэ хотод амьдран суудаг танаа нэг холын хамаатан байдгийм байна. Тэр хүн та нарыг асарч хамгаалах болсон гэж хэлнэ. За энэ хүн бол Олаф Гүнтэ юм байна. Ингээд хүүхдүүд Ноён Погийн сүүлчийн удаа хончоод маргааш өглөө нь цөөхөн хідэн эд зүйлээ барлаад Ноён Погийн машинд нь суугаад шинэ асран хамгаалагчийн руугаа явнаа. Нилээ яваад хотын нөгөө захад очиод маш гоё өнгөлөг цонхны тавцан бүр дээрээ цэцгийн мандалтай гаднаа олон төрлийн бут мод ургуулсан байшингийн урд ирээд Ноён Погийн машин зогсдог. Хүүхдүүд тэр машинаас буусан чинь нэгэн маш сайхан ааштай эмэгтэй хүүхдүүдийг өө сайн уу та бүхэн Олаф Гүнтний өргөж авч байгаа хүүхдүүдөө гэж асан. Хүүхдүүд энэ эмэгтэйг Олаф Гүнтний эхнэр юм байна. Энэ бидний
амьдрах шинэ гэр юм байна гэж боддог. Мэдээж эцэг эхээ өөрийнхөө гэр орныг алдах хэцүү ч гэсэндээ Олаф гүндэндээ амьдрах тийм ч муугүй зүйл биш юм шүү гэж хүүхдүүд боддог. Тэгээд та Олаф гүндний эхнэр юм уу гэд нөгөө эмэгтэйгээс асуусан чинь үгүй ээ би Олаф гүндний хөршин байна. Намайг шүүгч Страус гэдэг. Би дээд шүүхэд ажилладаг гэж эмэгтэй өөрийгөө танилцуулнаа. Олаф гүндний гэр аль юм бэ гэж асуухад энэ байшин байна гэд яг хажуу талын байшингаа заадаг. Гэтэл тэр нь хүүхдүүдийн харж ирсэн хамгийн муухай, хамгийн аимшигтай, хамгийн бохир яг л нэг тишээгээ хазаагаад нурж унах байгаа юм шиг гадна хамных нь будаг тэр чигээрээ хуураад унчихсан хачин муухай байшин байдаг. Гурван хүүхэд ноён Погийн хамтаар Олаф гүндний хаалга дээр очино. Хаалган дээр нь юм нүдний зураг байгаа байхгүй юу? Ноён По ямар тач хаалгыг тогштол өндөр эцэнхий туранхай маш бохир хослол өмсч өссөн. За тэгээд хүн болгонд 2 хөмсөг байдаг бол тэр хүнд ганцхан нийлсэн урт хөмсөг байдаг гэж байгаа юм. Тийм хүн хаалгыг нээж өгнө. Байшингийн татвар тал байшингийн гадна талаас ялгаагүй. За бараг л бүрч илүү би 20 цагаан байсан гэд хэлчих болно. Ингээд ноён По Олаф гүндэнд 3 хүүхдийг хүлээлгэж өгөөд ямар нэгэн хэрэгтэй зүйл гинтийн яаралтай үйл явдал болох юм бол миний ажилдаг банкн дээр ирээд надтай уулзч болно гэж хэлээд хүүхдүүдийг орхиод яваад өгнө. Хүүхдүүдэд харин нэг л муу зүн совин төрсөөр үлдэнэ. Хэдийгээр Олаф гүндний байшин маш том олон өрөөтэй ч гэсэндээ хүүхдүүдийг бүгдийг ганцхан жижигхэн өрөөнд оруулдаг. Тэр жижигхэн өрөөнд ядж хаад ганцхан ортой. Тийм болохоор Violet бодож байгаа тэр өрөөнд үлгцэн байсан тоостой хуучин хөшгийг аваад баг дүүдээ, сааны дүүдээ ор болгож газар ивэж бэлдэж өгнө. Олаф гүндэн гаднаа гяланцэг биш паланцэг байсан. Гэтэл тэр хүнээ сэтгэл дотор ч гэсэндээ паланцэг. Ааш муутай, бохир заваа. Тэгээ дээрэс нь хүүхдүүдийг өт жомны төдийд л үздэг. Олаф гүндэн театрын жүжигчин. Гэртээ бараг л байхгүй. Байнга л тэр театрын жүжигчдтэйгээ энэ тэнд ямар нэгэн тоглолт жүжигийн бэлтгэл хийгээд явж идэг. Хүүхдүүд Олаф гүндний гэрт ирснээс хойш ерөөсөө тэдний бараг л зарц боолн болцсон гэд хэлчихэж болно. Олаф гүндэн тэдэнд хүүхдүүд хийж чадхааргүй болохооргүй тийм хүнд ажлыг даатгаж өгдөг. Хан туурга будуулна, цонхоо янзлуулна, хаалгаа янзлуулна, түлээ мод хөрөөдүүлнэ, хаглуулна гэх мэтчлэн хүүхдүүд бүр борив бохис хийхгүй ажилдаг болно. Нэг удаа Олаф гүндэн хүүхдүүдийг өглөө босоод ирсэн чинь аль хэдийн гараа явчихсан. Нэгэн зураг сүлдээсэн байдаг. Өнөө орой манай театрын жүжигчид манай дээр ч оройн хоол идэн тийм болохоор та гурав жүжигчдэд зориулсан оройн хоол бэлдээрэй гэд маш бага хэмжээний мөнгө үлдээсэн байдаг. Ийм жаахан мөнгөөр ямар хоолны материал авч хоол хийж болох юм болоо. Дээрээс нь энэ гурван хүүхэд маань өмнө ийм олон хүнд хоол хийж үзээгүй. 10 гаруй жүжигчэнд хоол их болчихлоо. Тэгэхээр хүүхдүүд хоорондоо ярилцж чаад яах вэ гэхээр ерөөсөө шүүгч Страусынд очиж ямар нэгэн арга чарга илэрхийлье гэд хажуу айлдаа шүүгч Страусынд очисон чинь шүүгч Страус яг бүр маш гоё том номын сантай тэндээс ороод та нар хоолны жорны ном харж болно гэж шүүгч Страус хэлдэг. Хүүхдүүд тэнд ороод хэсэгхэн хугацаанд өөрсдийнхөө тэр завланг мартаад тэр гоё номын ертөнцид шумбах болно. За тэр дундаас Клаус болохоор нэг хоолны жорны ном хараад тэрэн дээр Путанешка сүмстэй спагетти гэдэг хоол хийхэд ч амархан материал нь ч тэднэрт байгаа мөнгөнд таархаар юм байна гэдгийг олж мэдээд хүүхдүүд тэр хоолыг хийхээр болно. За ингээд анх удаага хоол хийж байгаа хүүхдүүд аль чадлаараа бүгдээрээ хоол хийгээд тэр байтугай бүр хоолны дараа идэх амттан хүртэл бэлдсэн байдаг. Ингээд орой болоод Олаф гүндэн театрын жүжигчдтэйгээ хамт гэртээ ирнэ. За театрын жүжигчд нь бол маш сонирхолтой. Цав цагаан нүртэй хоёр ихэр юм шиг эмэгтэй, хоёр гарныхаа оронд дэгээтэй буюу гаргуу эрэхтэй, маш том бөөрөнхий биетэй эрэхтэй, бүр хав халдсан ямар ч нүүрэндээ үсгүй эрэхтэй гэх мэтчлэн театр гэхээсээ илүү бараг л нэг юм циркийн жүжигчд шиг сонирхолтой хүмүүс ирнэ. За ингээд Олаф гүндэн тэр хүмүүсийг ширээ тойруулж суулгангуудаа за бидний идэх үхрийн жинсэн гол мах хаана байна гэж хүүхдүүдээс шаарднаа. Хүүхдүүд мэдээж бид тийм хоол хийгээгүй, тийм хоолны материал авах мөнгө ч бидэнд байхгүй байсан. Бид нэр Путанешка сүмстэй спагетти хийсэн гэсэн чинь Олаф гүндэн бүр маш их уурлаад бяцхан сааныг ингээд заандаж аваад
өндөрт өргөдөг. Сааны бүр маш их айгаад, уйлаад, уул нь аль дөрвөн хурц шүдээрээ юу ч хазаж чаддаг. Гэхдээ энэ надад бол бүр айсандаа болоод Олив гүнтний гарыг ч хазъя гэж бодож чаддгүй. Харин Клаус, Violet хоёр Олив гүнтнээс уйлан хайлан гуйна. Та бидний дүүг тавьчихал та бид нэр аль чадхаараа энэ хоолыг хийсэн та идээд үзгээд театрын жүжигчдээс нь ч бас ганц нэг хүн Олив эдний хоолыг идээд үзье л да хэдүүлээ дааш сууя. Дааш суусны дараа эдрийн хийсэн спагетти байна уу гол мах байна уу бидэрт ямар ч ялгаагүй болно штэ гэхэд Олив гүнтэн тайвшраад сааныг тавина. За ингэсний дараа Клаус, Violet хоёр ирсэн зочдод нь үйлчлэнэ. Ингээд хоол идэж дууссаны дараа нэлээд согтсон Олив гүнтэн галтгоонд орж ирээд гурван хүүхдэд "За одоо та нарын хэрэг байхгүй галтгоогоо цэвэрлээд орондоо орцгоо" гэсэн чинь Клаусын гинэр уур нь хүрээд дэлбрээд биднэрт ор байхгүй ор авъя ч гэсэн ор авах мөнгө ч байхгүй гэсэн чинь Олив гүнтэн "За яг штэ та нарт ор авах мөнгө байлгүй яадгийн та нар ч асар их өв хөрөнгийн эзэд болох ч байгаа хүүхдүүд эцтэй" гэхэд Клаус "Тэр мөнгийг чинь Violet 18 нас хүрээд л хэрэглэх боломжтой болно. Тэр болтол биднэрт сохор зоос байхгүй" гэж хариулдаг. Тэгсэн Олив гүнтний царай айгүй сонирн болж хуураад менжитлээ улаагаад Клаусыг тас хитлэн алгадаад авна. Клаус Олив гүнтэнд алгадуулаад өөрөө ирэхгүй шалан дээр унахдаа Олив гүнтний хөлийн шагаан дээр яг хаалган дээр нь байсан шиг нүдний шивээс байгааг олж харнаа. Ингээд гурван хүүхэд маань хүссэн хүсээгүй нөгөө нэг өмгөр өрөөндөө ороод шүнжэнгөө уйлж хонно. Анх удаага амьдралдаа ийм аимшигтай зүйлийг үзэж туйлж байгаа. Энэ ер нь ямар гэчин хүн бэ? Яаж ийж агаад гуруулаа маргааш өглөө банк руу яваад ноён под ерөөсөө энэ бүх зүйлийг хэлье гэж шийддэг. За ингээ маргааш өглөө нь босоод ирэхэд Олив гүнтэй аль хэдийнэ байхгүй. Бас л хүүхдүүдэд янз бүрийн ажил даалгаад өгчихсөн байна. Хүүхдүүд тэр ажлыг нь гяс амжуулчаад трамвайд суугаад ноён Погийн ажилдаг банкны салбар руу очноо. Яг гэтэл ноён По бол бүр маш завгүй ажилдаг хүн байна гинэ. Урдаа олон утас тавьчихсан. Утас нь байсгээд дуурдаг. Байсгээд ийм тийм тоо хэлээд байдаг. Хүүхдүүд бол ноён Под Олив гүнтний талаар зөндөө гомдлсон боловч тэрийг нэг их хайхарч сонсохгүй. Ингээ хүүхдүүд гомдлолоо дууссан чинь ноён По Олив гүнтэн бол та нарын эцэг. Тийм болохоор эцгийн үүргээ гүйцэтгэж байгаа юм аа. Буюу эцэг хүн бол та нарыг тодорхой хэмжээнд хүмүүжүүлэх эрхтэй гэдэг утгаар хэлдэг. Ингээд ноён По өөрсдийг нь ойлгохгүй байна гэдгийг ойлгосон хүүхдүүд сэтгэлээр унаад буцах замдаа шүүгч Страусийнхаар дайрдаг. Шүүгч Страус хүүхдүүдийг гэртээ уурж оруулаад сааныг тэврээд тоглоод харин Violet Клаус хоёрт шүүгч Страусын номын санд байх боломж олдно. Хүүхдүүд тэр олон гоё сонголттой номын сангаас хүссэн номоо сонгоод тэр шүмжэнгөө нөгөө өмгөр өрөөндөө номоо уншаад жаахан ч гэсэндээ аз жаргалыг мэдэрдэг. Маргааш өглөө нь босоод ирсэн чинь Олив гүнтэн бүр төрөл арилжсан юм шиг байна гинэ. Олив гүнтэн хүүхдүүдэд бүр өглөөний цай бэлдчихсэн. Инээмсэглээд хүүхдүүдээ алив наашаа ирж сууцгаа. Өглөөний цайгаа ууцгаа гэд дуудана. Хүүхдүүд мэдээж гайхна. Энэ хүн бидний идэх хоолнд хор холцсон болов. Яагаад ингэж тэс өөр тэнгэр газар шиг аашлаад байна гэх мэтчлэн. Гэтэл Олив гүн бол тэдний тэр бодлыг таасан юм шиг яг тэр бэлдсэн цайнаас өөр аваад дуудаг. Ингэнгүүт хүүхдүүд за ямар ч байсан цайндаа хор холиогүй юм байна. Гэхдээ цаа санаа нь юу юм бол тоо гэж бодоод байжсэн чинь Олив гүнтэн өчигдөр ноён По та нарыг өөртөө нэрж уулзсан талаар надад ярьсан. Тэгээ би ер нь өөр дээрээ дүгнэлт хийж үзээд би бол ийм сайн эцэг хүн байж чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ хоорондоо илүү сайхан танилцъя, дасал болцгоё. Та нарыг би өөртөө дасгая. Тийм болохоор би та нарыг өөрийнхөө шинэ жүжигт туслах дөрүүдэд тоглуулахаар шийдлээ. За миний энэ тоглох байгаа шинэ жүжиг бол гайхамшигт гэрлэлт гэдэг нэртэй. Би өөрөө энэ жүжигийнхаа гол дүр болох царайлаг, ухаалаг, хүчирхэг залуугийн дүр тоглоно. Харин Violet миний жүжигийн төгсгөлд гэрлэх залуухан үзэсгэлэнтэй эмэгтэйн дүр тоглоно. Клаус сааны хоёр болохоор туслах дөрүүдэд буюу бидний хормонд ирж байгаа зочдын дүр тоглоно гэж Олив гүнтэн
тайлбарладаг. Ингээд Олаф Гүнтнийг гараа явсны дараа 3 хүүхэд хоорондоо ярилцсан. Олаф Гүнтэн гинэт ийм сайхан аашлаад тэр бүхэл биднийг жүжигтэй тоглуулна гэж байгаа. Цаанаа л нэг с ижигтэй байна. Ямар нэгэн зүйл болоод байна да. Жүжиг тоглуулад өв хөрөнгийн маань яаж авдгийг боллоо. Өв хөрөнгийн тухай хуулийн ном уншихсан гэж Клаус ярьдаг. Тэгтэл хэл дороогүй бяцхан Сааны ном гэж гинэт хашгираад хүүхдүүд нээрэнгээсээ яг хажуу талд нь маш том номын сантай шүүгч Страусих байгаа штэ гэдгийг сандаг. Та бүхэнд яг одоо хүүхдүүд номын санд дөнгөж очсны дараах хэсгийг нь номоос шууд уншиж өгье. Дэлхий дээр маш олон төрлийн хүмүүс зэрэгцэн амьдардаг бөгөөд тэр бүх хүн өөр өөр ном унших дуртай байдаг. Тиймээс ч дэлхий дээр маш олон төрлийн ном байдаг. Жишээлбэл бага насны 3 хүүхдэд тохиолдсон адармаатай үйл явдлын тухай ном уншихыг хүсэхгүй байгаа хүн энэ номыг хаавал зохилтой. Ихэнх хүмүүсийн унших дургүй ном бол хуулийн ном. Хуулийн ном нь маш урт, их уйтгартай, уншихад хэцүүгээрээ алдартай. Хуульчид мөнгө их олдгийн нэг шалтгаан нь энэ. Мөнгө бол урт, уйтгартай хэцүү ном уншсны урамшуулал болдог. Ингэж бодоод Клаус маань тэр шүүгч Страусын номын санд байгаа өв хөрөнгийн тухай болон гэрэлтийн тухай бүх хуулийн номыг уншихаар шийднэ. Ингээд Страусын дотсон чинь шүүгч Страус бүр яг жаахан охин шиг баярлчихсан. Олаф Гүнтэн намайг жүжигтэй тоглуулна гэсэн. Би бүр жаахан охин байхасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан. Энийг нь хараад 3 хүүхэд маань шүүгч Страус Олаф Гүнтэн ямар нэгэн зүйл сэтэд байна гэж хэлж болохгүй юм байна гэдгийг ойлгоно. Угаасаа шүүгч Страус 3 хүүхэд маань юу ч гэж хэлсэн итгэхээргүй болсон байсан. Ямар ч тач жүжигийг зогсоох ёстой хууль ёсны шалтгааныг олъё те. Яаж жүжигийг зогсоох вэ гэдэг энэ талаар Клаус уншиж судлаад байжсэн чинь Олаф Гүнтэн нэг жүжигчнээ явуулаад 3 хүүхдийг шүүгч Страусихаас дуудулдаг. Дэгэн гартаа залуу ирээд 3 хүүхдийг дагуулад явхдаа би л та нарын оронд байсан бол Олаф Гүнтнийг огтхон уурлуулахгүй байх байсан. Олаф Гүнтэн та нарын өв хөрөнгийг өөрийн гарт оруулмагцаал та гурвыг зүйл дуусгана гэж хэлнэ. Гэхдээ аз болж Клаус тэр номын сангаас гарахаасаа өмнө хамгийн сүүлд харсан магадгүй хамгийн чухал номыг аваад цамцсан дагуураа нууж чадсан байдаг. Ингээд тэр шүнжэнгөө Клаус сарны гэрэлд ном уншнаа. Эгчдөө хоёрыгоо сэрэхгүй, эгчдөө хоёртоо ямар нэгэн арга чарга олтлоо номыг хулгайлж авч гарсан гэдгээ хэлэхгүй байхаар шийднэ. Хөөхөн эгч нь хуучин муу гуудастай хатуу орон дээр нааш цааш хөрвөөгөөд их л тухгүй унтж байгаа юм шиг харагддаг. Харин дүү Сааны эвхээ тавьсан хүнжил дотор гүн шигтээд аваалчсан хувцас юм шиг л харагдчихэдэг. Клаус шүнжэнгөө ном уншаад үүр цайхын үед бүх зүйлийг ойлгоно, өөртөө хэрэгтэй бүх зүйлийг олж мэдсэн байдаг. Ингээд эгч дүү хоёроо сэрэхгүйгээр шууд галтгооны өрөөрөө бууж очиход Олаф Гүнтэн аль хэдийнээс ирчихсэн байна. Өнчин хүү минь чи ямар их сэрэвэ гэж Олаф Гүнтэн асуухад би сэрээгүй, би ном уншаад нойргүй хонсон юм. Би таны яг юу хийж байгааг чинь бүгдийг нь олж мэдсэн. Гээд гэрлэлтийн хууль гэдэг ном гаргаж ирж Олаф Гүнтэнд харууллаа. Клаус энэ номонд бичснээр бол эрэгтэй эмэгтэй 2 хүн шүүгчийн өмнө зогсоод би зөвшөөрч байна гэж хоёулаа хэлээд сүйт бүсгүй өөрийн гараар гэрэлтийн баталгаан дээр гарын үсэг зурх юм бол албан ёсоор гэрэлсэн болдгийм байна. Тэгэхээр та манай эгчтэй гэрлэж байгаа юм байна гэж Клаус шууд хэлнэ. Олаф Гүнтэн гэсэн чинь тех боломжгүй танай эгч чинь насан туршаагүй штэ гэхэд Клаус энэ номон дээр бичснээр бол асран халамжлагч нь зөвшөөрсөн тохиолдолд 18 нас хүрээгүй байхдаа гэрлэж болно. Та бидний асран хамгаалагч юм чинь та зөвшөөрнө л гэсэн. Гэхэд Олаф Гүнтэн үгүй би яагаад танай эгчтэй чинь гэрлэн гэж яг танай эгч чинь хөөхөн охин л доо. Гэхдээ би ерөөсөө тийм хайр сэтгэлгүй гэдгсэн чинь Клаус болохоор энэ гэрлэлтийн хуульд бичсний дагуу хэрвээ эхнэр нөхөр болчих юм бол нөхөр нь эхнэрийнхээ бүх өв хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмших хэрэгтэй болтгийм байна гэсэн чинь Олаф Гүнтэн бүр маш тайвнаар тийм ээ энэ үнэн чи намайг барьчихлаа гэж хэлдэг. Клаус шууд буцаад өрөөрөө гүйжчихэд Вайлотыг сэрээгээд энэ бүх зүйлийг яриад яг одоо очиж ноён под хэлье гэж хэлнэ. Ингээд Вайлот Клаус хоёр Сааныгаа сэрээгээд аваад гарах гэтэл Сааны байхгүй байна. Тэр хоёр
мэдээж бүр маш их айгаад Олаф гүнтэн дээр гүгээд очино. Олаф гүнтэн намайг дагаад арын хашаа руу гар гэж хэлдэг. Ингээ хоёр хүүхэд Олаф гүнтнийг дагаад арын хашаа руу гартал тэр байшингийн хамгийн өндөр 30 фут гэж 10 метр орчим өндөртөө цамхгийн орой дээр нэгэн шувууны том тор харагдана. Шувууны торон дотор хөөрхий сааны хоригдчихсон цамхгийн оройгоос дүүжлэгдчихсэн байж байдаг. Клаус Вайлет хоёр гуйжин битгий бидний дүүд мөө зүйл хийлдэ дүүн яг одоо буулгаад өгч бид юу хүснэг чинь хий гэхэд Олаф гүнтэн та нар угаасаа миний юу хүснэг хийх болно. Маргааш орой гайхамшигт гэрлэлт жүжиг тоглогдно. Энэ жүжиг тоглогдож дуустал та хоёр ямар нэгэн асуудал гарахгүй. Өчүүхэн жижигхэн асуудал гаргах юм бол сааны тэр цамхаг дээрээс нисэх болно. Ингэж хэлээд Олаф гүнтэн буцаад байшин руу ордог. Клаус Олаф гүнтнийг дагаад орно. Харин Вайлет сааныг ширтсэн хിവэрээ үсээ тууцаар буучсан байдаг. Тэгэхээр Вайлет ямар нэг юмыг сэдэж байгаа гэсэн үг. Тэр шөнө Вайлет хөшиг тогтоогч төмрийг ашиглаад мөн өөрсдөө байсан хуучин хувцсыг ашиглаад зангуу гэдэг зүйл хийнэ. Хөшиг тогтоогчийг олон тийш нь арзаалгаж аалзны хөл мэт болгоод тэрнээс нь 30 фут хэрэгтэй цуулж урсан хуучин хувцснуудаа улс болгон дүүжлэн ингээд байшингийн арын хашаа руу гараад нөгөө цамхаг руу ч зангуугаа шиднэ. 3 удаа шидсэн боловч амжилттай болохгүй харин 4 удаагаа шидтэл зангуу ямар нэгэн зүйл тогтно. Ингээд Violet сайтар татаж үзээд зангуу доош нүүнж ирэхгүй болохоор нөгөө уяагаа ашиглаад цамхагийн ханаар дээшээгээ авирч хэлдэг. Violet арай гэж цамхгийн орой дээр гарсан чинь өөдөөс нь нөгөө дэгийн гарт залуу харчихсан зогсож идэг. Violet-ийн хийсэн зангуу яг үнэндээ цамхгийн ханан дээр биш харин дэгийн гартын дэгээд нь тэгэлсэн юм байжээ. Буюу дэгийн гарт албаар тэр зангууг тасаж авсан юм байжээ. Violet-ийг цамхагийн орой дээр байх өрөө рүү оруулна. Тэр өрөө нь бүр маш бохир заваан газраар нь дөрөн хог хөглөрчихсөн хамгийн сонирхолтой нөгөө хаалган дээр байсан нөгөө Олаф гүнтний хөлийн шагаан дээр байсан хэлбэртэй юдны зураг том жижиг янз бүрээр зурчихсан хаа сайгүй байдаг. Дэгийн гарт богино долгионы холбогч гаргаж ирээд Олаф гүнтэнд Violet цамхаг руу авирч гарч ирсэн тухай хэлнэ. Ингэсний дараа удалгүй өөр нэгэн жүжигчин Клаусыг цамхгийн өрөөнд авчираад 3 хүүхдийг гурууланган энд хорно. Хүүхдүүд тэр шөнөө цамхгаас ямар нэгэн байдлаар зүгтах гэж бүх арга чаргыг илэрхийлвч гарч чадахгүй. Маргааш өглөө нь Олаф гүнтэн ирээд өнөөдөр бол бидний хувьд маш чухал өдөр. Хэрвээ миний төлөвлснөөс өөр ямар нэгэн зүйл болох юм бол танаа дүүгч нь би энэ цамхгаас дунгаагаад алч чадна шүү гэж хүүхдүүдийг сурдуулдаг. За ингээд тэр оройн нь болоод жүжиг эхэлнэ. Хүүхдүүд тайзны ард өөрсдийнхөө ээлжийг хүлээгээд ирсэн байгаа. Шүүгч Страус бүр яг шүүгчийн хувцсыг өмсчихсэн, хиймэл үсээ зүүжчихсэн, бөөн баяр болцсон явж идэг. Ноён По эхнэрийнхэн хамтаар ирээд хүүхдүүдэд хамгийн анх удаага жүжиг тоглож байгаад чинь баяр хүргэе гэж хэлнэ. Violet-д хэртэй цагаан даашин зөмсгчихсэн. Харин Клаус хуучин бусан зэргийн хувцс өмсгчихсэн байдаг. Ингэсээр жүжигийн 3 дугаар үзэгдэл эхэлнэ. Шүүгч Страус тайзан дээр гараад олонний өмнө зогсоод та хоёр эхнэр нөхөр болохыг зөвшөөрч байна уу гэж асуухад Олаф гүнтэн Violet хоёр зөвшөөрч байна гэж хэлдэг. Ингэсний дараа гэрлэлтийн баталгаан дээр Violet гарын үсгээ зурх болно. Violet өдөн үзгийг зүүн гартаа аваад их л жижигч сандарсан байдлаар гарын үсгээ зурна. Яг тэр мөчид Олаф гүнтэн за одоо ингээд үүнээс хойш цаашаага жүжиглэх ямар ч шаардлагагүй боллоо. Би Violet Butler-ийн хууль ёсны нөхөр болсон. Одоо Violet-ийн бүх өв хөрөнг минийх болсон гэж бүх хүмүүсийн өмнө зарлаа. Үүнийг сонссон шүүгч Страус, ноён По бүгдээрээ дуу алдаж үзэгч дундаас хүртэл мэрсэр яаж ийм зүйл байж болох вүлээ. Violet чинь насан туршаагүй хүүхэд штэ гэхэд Олаф гүнтэн тэр хамаагүй асран хамгаалагчийн зөвшөөрсөн бол насан туршаагүй хүүхэд гэрлэж болно. Энд чинь жинхэнэ шүүгч муу юм уу гэхэд яхааргүй жинхэнэ шүүгч байдаг. Шүүгч Страус нэлийн бодол хийлжсэн. Гэрлэлтийн баталгаа гэдэг бичиг баримт чинь жүжигт зориулсан хуурамч бичиг баримт гэсэн чинь Олаф гүнтэн ойртоод сайн хар энэ бол яг хотын захиргаанаас авсан жинхэнэ гэрлэлтийн баталгаа.
гэж хэлэхэд тэнд ирсэн бүх хүмүүс дуу алдаж, муурч унах нь муурч унаад яах учраа болохоо байна. Клаус энэ үед Олаф гүнтнээс яг одоо Саныг суллаж авчрахыг шаардна. Олаф гүнтэн ч гэсэн нэгэнтээ өөрийнхөө зорилготой хүрчихсэн юм чинь нөгөө богино холбооны яригчаараа Саныг яг одоо театрын тайз руу аваад ирээ гэж тушаадаг. Харин энэ мөчөд Violet гэнэт хүмүүсийг чимээг болгоод энэ гэрлэлт хууль ёсных биш гэж чангаар хэлнэ. Мэдээж тэнд байсан бүх хүмүүс яаж тийм байх вүлээ? Яг харахгүй л хууль ёсны гэрлэлт байлаа штэ. Гэхэд Violet гэрэлтийн хуулийн дагуу бол сүд бүсгүй өөрийн гараараа гарын үсгээ гэрэлтийн баталгаан дээр зурх ёстой. Харин би өөрийн гараараа зураагүй. Би баруун гараараа бичдэг. Гэхдээ би сая гарын үсгээ зурхтаа зүүн гараараа зурсан. Гэхэд хүмүүс хүүе тэгвэл энэ гэрлэлт чинь хууль ёсных биш юм шүү. Хууль бус юм биш үү хэмээн шуугилдаж эхэлнэ. Ингээ хүмүүс бүгдээрээ нийлээд шүүгч Страусаас энэ асуудлыг шүүж өгөхийг хүснэ. Шүүгч Страус нүдээ анаад маш нухацтай бодож байснаа энэ гэрлэлт хууль бус гэж зарлана. Олаф гүнтэн энийг сонсоод багтарч үхтлээ. Уурлана. Тэгээд Violet-д чи яг одоо энэ гэрлэлтийн баталгаан дээр баруун гараараа гарын үсгээ зураатах эс бөгөөс би Саныг гэж хэлтэл Саныг аль хэдийнэ тайзан дээр авчирчихсан байдаг. Ингээд шүүгч Страус Олаф гүнтэнд хандаад та хүүхдүүдийг аюулд оруулсан. Тийм учраас танд хэрэг үүсгэж ялт болгоно гэж хэлдэг. Харин энэ хүүхдүүдийг би үрчилж авъя. Би үүнээс хойш асарч хамгаалъя гэж шүүгч Страус хэлнэ. Хүүхдүүд энийг сонсоод бүр туйлын их баярлана. Яг тэр мөчөд театрын гэрэл унтарч түнэр харанхуй болно. Энэ харанхуйд Violet-ийн чихэн дээр Олаф гүнтэн би та нарын хөрөнгийг өөрийн болгохтой л болно. Тэгснийхэн дараа та нарыг зүйл дуусгана гэж хэлдэг. Удалгүй хэн нэгэн театрын гэрлийг асаахад бүх зүйл тод харагдах боловч харамсалтай нь Олаф гүнтэн ба түүний хамсаатан жүжигчид бүгдээрээ алга болчихсон байна. Ноён По тэргүүтээ жүжиг үзэхээр ирсэн хүмүүс бүгдээрээ гудамж руу гараад гүхэд нэгэн машин гудамжны булан тойроод эргэж байна. Ингээд хүүхдүүд бүгдээрээ шүүгч Страустай хамт гэрлүүн явхаар зэхэж байтал ноён По ирээд харамсалтай нь танаа эцэг эхийн гэрээслэл зөвхөн садан төрлийн хүл та нарыг өсгөх хэрэгтэй гэж бичсэн байгаа. Тийм учраас шүүгч Страус та нарыг нууж авч чадахгүй гэж хэлдэг. Хүүхдүүд уйлан байж шүүгч Страустай салах ёс гүйцэтгээд ноён Погийн машинд сууж одоо биднийг ямар хүн, ямар айл, ямар асран хамгаалагч хүлээж байгаа болдоо хэмээн бодоод явснаар нэгдүгээр номын маань үйл явдал дууснаа. Энэ ном маань нийтдээ 13 цуврал ном байдаг. Монгол хэлний эхний 3 цуврал ном нь орчуулагдсан байгаа. Хэрвээ та бүхэн сонирхох юм бол Jim Carrey, Meryl Streep хэмээх маш алдартай жүжигчид тоглосон нэг ангит кино байдаг. Эхний 3 цуврал ном дээр тулгуурлаж ирсэн. Хэрвээ бүр илүү их сонирхох юм бол Netflix-ийн гаргасан олон ангит цуврал кино байгаа. Тэр кино бол номдоо маш үнэнч яг номынхаа үйл явдлын дагуу үнэхээр гоё цувралсан. Тэрийг бас үзхийг санал болгож байна. За одоо номын талаар сэтгэгдлээ бодлоо хэлье гэж бодож байна. Юун түрүүнд яг та бүхэнд бодогдоод үлдсэн байх хаалган дээр байсан нүдний зураг, Олаф гүнтний хөлийн шагаан дээр байсан нүдний зураг, цамхгийн хамгийн дээд давхрын өрөөнд байсан нүдний зургууд ямар учиртай юм бэ гэж гайхаж магадгүй. Тэр яг тайлагдаагүй энэ ном дээр үлдчихлээ. Нэг талаас яг тэр бол Олаф гүнтний хүүхдүүдэд өгсөн анхааруулга гэж ойлгож бас болох байх. Би та нарыг үргэлж ажиглаж байгаа. Та нар миний нүднээс далд юу ч хийж чадахгүй гэдэг сануулга. Нөгөө талдаа энэ нүд бидний бодож ирснээс илүү гүн гүнзгий утгатай. Тэр утга нь дараагийн номууд дээр улам дэлгэрэнгүй болоод магадгүй энэ 3 хүүхдийн аз хүртэл бүтлгүүтлийн эхлэл болсон тэр үйл явдалтай ч холбогдох боломжтой. За үүний дараа бол миний бас нэг хэлхийг хүсэж байгаа зүйл бол эцэгчүүд ингээ хүүхдтэй ном сонгож авахдаа энэ ном чи ямар сургамж өгдөг, ямар утга санаатай юм, хүүхэд энэс чин юу сурч авдгийг гэж асуугаад байдаг л да. Тэгэнгүүт миний өхийг хүсдэг хариулт юу юм бэ гэхлээр та яг наад асуултуудаа өөрөөсөө асуудаг уу? Та ямар нэгэн ном уншчаад эсвэл кино үзчихэд
Энэ надад ямар сургамж өгөв? Ямар утга санаатай юм? Би энээс юуг сурч авав гэж асуудгүй. Бид нар чи уран зохиолын номыг өөр хүний амьдралаар амьдрах, өөр туршлагыг үзэх, гоё түүх унших, өөр хүний өнцгөөс аливаа зүйлийг харах гэх мэтчлэн олон шалтгаантай уншдаг штэ тий. Тийм болохоор ном бүрээс сургамж эрхийлэх. За тэр тусмаа хүүхэд чинь ямар нэгэн ном уншаад дууссаны дараа за чи юу сурч авав гэд шалгаад ах юм бол тэр бол хүүхдэд ном унших урам зориг, мотивац хизээж болохгүй. Харин эсвэргээрээ ном уншихаас хашрах шалтгаан болж магадгүй. Гэхдээ энэ ном дээр зохиолч маань ном уншихын давуу талуудыг маш олон удаа хөөрхнөр харуулсан бүр ном унших дуртай номын хорхоотон гол дүрийг хүртэл оруулж өгснөөрөө эргээд яг номоор дамжуулаад хүүхдүүдтэй ном уншихыг уриалж байгаа ийм утга санаа бас байгаа. За мөн анзаарсан бол номон дээр гарч байгаа бас нэг том сэдв нь хизээч томчууд хүүхдүүдийн үгийг нухацтайгаар хүлээж авдаггүй байдал. Жишээлбэл хүүхдүүд хэд хэд удаа оролцсон те ноён Подч тэр, шүүгч Страус тэр Олаф Гүнтэн бол бүтлгүй олиггүй амтан байна гэж хэлээд байгаа боловч томчууд нь тэрийг огтхонч тоод сонсоогүй. Энэ дээр би нэг хувийн жишээгээ ярихад ковидын үеэр би нэг юм жоохон дэрвэрдүү форматой хүртэг өмссөн. Өвөл тийм дээр бүндгөртөө малгай өмссөн, нүрээ будаагүй, маск зүчээд номин орсон хүнсээ цуглуулах гад тэгсэн чинь тэнд байсан ажиллаж исэн худалдагч нар, кассын хүн энэ бүгдээрээ намайг хүүхэд гэж бодсон юм шиг байгаа юм. Яад ч мэдэхгүй бүр маш бүдүүлэг харьцаад байсан. Энгийн үедээ би байнга тэр номонд ордог. Тэнгүүд тэр үедээ харьцдаггүйгээрээ илүү бүдүүлэг байдлаар ийм загинсан, зандарсан, төвшөөсөн байдлаар надтай харьцаад байгаа нь бүр яг илт мэдэгдэжсэн. Тэгээ би бодохдоо хүүхдүүдэд томчууд бид нар одоо ингэж харьцдаг, ханддаг юм бахта өөрөө ирэхгүй л энэ хүүхэд юм чин гэдэг үүднээсээ ийм загнамаар санагдаад байд юм болов уу гэж бодож байсан. Тийм болохоор та бүхэн яг энэ дээр илүү анхаарал болгоомжтой хандаарай гэж би хүсмээр байна. Эцэст нь хэлэхэд зохиолчийн маань бас хошин шогийн мэдрэмж маш сонирхолтой. Номын туршид янз бүрийн үгнүүдийг хөгжилтөө сонирхолтой байдлаар тайлбарладаг. За жишээлбэл турш гэдэг үгийг ямар нэгэн зүйл эхлээс дуусах хүртэл гээд тайлбарлчихсан байгаа. Дээрээс нь энэ номыг битгий унш. Хэрвээ аз жаргалтай төгсгөлтөө ном уншмаар байгаа бол энэ номыг уншаад хэрэггүй дээ гэх мэтчлэн иймэрхүү санаануудыг номондоо оруулж өгсөн. Хүүхдүүдийг бас илүү сонирхлыг нь татдаг, төрүүлдэг юм шиг санагдсан. Reverse psychology гэж байдаг шүү дээ. Ийм зүйлийг хийж болохгүй гэх тусам улам хиймэр санагдаад байдаг. За ингээд 8-аас 12 насныханд буюу middle grade readers гэж ярьдаг. Энэ насныханд уншихад тохиромжтой энэ 3 цуврал номыг миний бие орчуулж гаргасан байгаа. 9 сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд энэ номын асар дээрээс 3 цувралыг багцуулахад 20% хөнгөлөлтөөр за мөн хатуу хавцастай хауулын нүүдэг цайз хэмээх энэхүү номыг 10% хөнгөлөлтөөр авч болно. Хэрвээ номын баярт ирж амжихааргүй байвал та бүхэн яг одоо бичлэгийн тайлбар хэсэгт байгаа линкээр ороод захиалаад хөргүүлж авч болно. За ингээд бүгдээрээ 9 сарын 21-нд энэ номын асарт уулзцаая. Баярлалаа.